Гал тахих ёсон. Манай монголчууд галын дүл өөдөө хэмээн эртнээс хэлэлцэж ирсэн ард түмэн. Галыг шүтэн биширч хүндэтгэн дээдэлж гал голом тэмээх үзлийг төлөвшүүлж галтай холбоотой зан заншил ёс уламжлалыг түгээн ирсэн ард түмэн. Гал өөр амьтай эзэнтэй гэж үзэж байгаа юм байна. Хүн төрлөختөн угаасаа галтай болсноор л хүний амьдрал ер нь маш их дэвшиц гарсан гэж үзэж байгаа. Тэр зэрлэг адгуус амьтнаас ялгарх нь тэр галыг хэрэгэл сурсан. Одоогоор хүнээс өөр одоо гал хэрэгэлдэг амьтан бол байхгүй байгаа шүү дээ. Тэр үлгэр домогт гардаг луул биш бол. Тэгэхээр тэр одоо гал гэдэг чинь зөвхөн хүн гэдгийг бас ялгах онцлог. Гал бол хүн төрлөختний аж амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсэн тийм зүйл гэдэгт бол одоо судлаачд байтугай хүмүүс итгэдэг, биширдэг. Тийм учраас галыг тахина гэдэг бол галаа шүтсэн тэр зан үйлээс холбоотой. Монголчуудын хувьд бол галайх нь их гэж галынхаа бурхныг нэрлэдэг. Тэгэхээр тэр гал бол өөртөө нэг бурхантай юм байна. Тэр галыг үүсгдэг эзэн байна гэж үзэж тэр эзэнд одоо хандаж тахилга өргөж исэн ийм зан үйл одоо магадгүй хэдэн мянган жилийн өмнөх ийм зан үйл баг. Хүмүүс нөгөө нийгэмшиж нийлж амьдрахад одоо тэр дунд заавал гал үүсдэг. Дээр нь гал муу зүйлийг үргээдэг гэж үздэг амьтай. Гал өөрөө мэддэг, муу юмыг мэддэг. Тиймээс галаар ариулах ёс энэ төр одоо ч гэсэн байдаг. Тэр монголчууд нэг ажил зан үйл хийчээд ажил явдлын дараа буцахтаа нэг хоёр одоо гаргал түлээд орж ирдэг. Тэр чинь хүмүүс ярим нь утаа гэж андуураад байгаа. Утаа биш, энэ бол гал байхгүй. Гал дундуур гарч ирэхэд муу юм араас нь хэрвээ дагаж хамтдаа ямар нэгэн муу зүйлийг би одоо дагуулж явсан бол тэр хоёр галын хойно үлдчих хэвээр. Хайчин галын хойно үлдчих хэвээр. Манай ардын уламжлалд эр хүн галгүй явахыг цээрлэж хэд цахиураа анд нөхөр мэт үзэн түлээ модгүй болж гал алдахыг ихэд жигшин нүүрэндээ галтай нүдэндээ цогтой гэж магтаж гал цоггүй гэж зэмлэн мөн галыг бузар булайг үгүй хийдэг хэмээн хүндэлдэг. Тийм ч учраас манай хаад гадны хүнийг хүлээж авахдаа хоёр галын дундуур гаргадаг байсан ажээ. Бурхны шашин их эрт байжээ. Монголд хүннүүгийн үеэс байсан байна гэж үзэж байна. Хүннүүгийн олдруудад бурхны шашны юм маш их гарч байна. Тэгээд тэрнээс хойшоо Кедан, Сиамби, Уйгур гэдэг бүх үед бурхны шашны юмны олдрууд одоо маш ихээр гарч байна. Тэгэхээр одоо бөө мөргөлд гэхдээ хамт л явсан бид нар. Бөө мөргөлөө бол хаяг юм л ерөөхдөө бөө мөргөлийн явсан байж идэг. Монголд ирсэн тэр жуулчид ямарсанд монголчууд их сонин шүтлэгтэй гэж. Ер нь шашинд их тийм нээлттэй юм байна гэж гайхсан байдаг шүү дээ. Тэгэхээр одоо өглөө бурхны сүмд очиод хурал ном сууж явах шиг байхыг гэсэн. Оройн гэртээ бөө авчраад галаа дахиулж явах юм гэж. Тэгээд одоо яг аль нэг ойлгохгүй байна гэдэг байгаа байхгүй. Энийг жишээ нь одоо эртний аялагч төр Рубрук мөнх хаан дээр бараалах гэж Монголд ирэхдээ биднийг одоо их хоёр одоо их галын дундуур ингээд зам гаргаж хажуугаар нь гал түлээ тэр дундуур бидрийг хөсөг унаатай маань гаргалаа гэж. Эхлээ жоохон эвгүй айсан гэж. Тэгээд одоо ингэхгүй байж болох уу гэсэн. Та нар холоос ирсэн ямар ч санаа өвөрлж ирсэн юм бэлээ. Ямар ч муу юм дагуулж ирсэн юм бэлээ мэдэхгүй бид нар. Тийм учраас гал бол мэддэм юм аа гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд галын дундуур гарч ирснийг бол цээргүй ариусцсан энэ хүнийг одоо янаа гэж одоо уулзуулж болно гэж үзсэн. Тэгэхээр хэрвээ гал өөрөө тэр хүн рүү одоо онцгой өөр асаж хуйхалж дайрсан ч юм уу хэрвээ тэгсэн бол магадгүй энэ хүмүүс бол уулзуулж болохгүй хүн гэж шинжих гэжсэн бол таа. Ямар санда манай 9 дугаар богд багшийг заларж хахад энтгэгт байхад нь манай Монгол ам нар төвд ам нар нийлсэн ийм тийм лүүжингийн нөгөө жарз одоо бүтээх нөгөө айл гэр лөө орохгүй хэдэн хоног нөгөө 99 булаг тэнж ингэж хээр гадуугаар явж байхдаа тэр хэцүү шашинтай тийм бөө мөргөлтэй газар очсон гэж. Тэгээд яалтчгүй одоо энэ адяны мэдэндээ яалтчгүй хонсон. Тэгээд нутгийн хүмүүс их тэр шасан гэж. За та нар бол өөр шашинтай хүмүүс юм байна.
манай энэ газар орны эзэн лус бол их тогшоо гадны хүн хүлээж авдаг. Дээр нь одоо манай тэрийг буулгадаг онго зайран, манай зайран бол одоо ерөөсөө их тогшгон хүн шүү. Тэр та нарыг бол одоо 9 минут дээр явсан дээр гэж байна гэж хэлсэн. Тэгээ бид бол ингээд дүүгүүрийн чулуу энэ зүг рүү ирсээ. Бид эндээ хонохоос өөр аргагүй юм номтой юм аа. Янз бүрийн муу юм бол бид хариуцлага хүлээе гэж хэлээд хонцгоолсон. Тэгээ хонохдоо лүүжингээ нөгөө юм ёсороо тавьдаг өстой учраас орой болгон лүүжингээ уншаад тэгээ цогчд цонхороо өргөөд газар усны эзэн давхар өргөх ёстой байт юм байна. Угаасаа тэр газар айсандаа ном уншсан юм биш. Угаасаа орой болгон тэгэх ёстой байсан. Тэгээд олон амьтанд одоо сүр тавьж ингээд амьтныг одоо хоолж ингээд сүр тавиад ингээд хонцгоосон чинь маргааш нь бөөн идэ бодоо болоод ирсэн. Нөгөө хөөж исэн хүмүүс чинь. Тэгээ яасан гэсэн манай зайран одоо та нарт бол баясах тахил юу яа хурим найр хийлэг ингээд цаахан идэ ундаа өрг баясгаад явуул гэж юм. Яасан гэсэн чинь тэр онго тэнгэр нь тэр нутгийн газар усны нөгөө догшин лус авдаг нь нөгөө бөөдөө хилж гинэ зайрантаа тий. Та нар намайг 1000 жил тахихад үе удмаараа тахихад эднэр шиг тахил өргөж үзээгүй шүү гэж. Ийм сайхан тахилыг би өрчин одоо авлаа гэж. Тэгээд та нар энэ хүмүүсийг бол баясгаж буцаах ёстой шүү гэж хэлсэн. Тэгээд нөгөө бөө зайр нь нөгөө өчигдөр хөөж исэн хүн чинь өнөөдөр идэ бодаа явуулаад бэлэгсэлт өгөөд ингэсэн байд. Ягаад тэгэхээр тэр ажиллагаа яагаад тийм те. Тэгэж ажиллаж тэр ядан бурхны мөн чанар дээр өргөсөн тэр өргөл яагаад тэр цаад лус байна уу, савдаг байна уу, галын тэнгэр байна уу, уул усны эзэд бүгдэд тэгэж маш дээд хэмжээнд бас өндөр хэмжээнд гэх юм уу стандарт нь хамгийн одоо амсаж үзээгүй гайхамшигт сагмижийн девад ирлүүлэх гэж байгаа шүү дээ. Бид нар бол сагжаагийн амьтад байхгүй. Бидний хэрэглээ бол сагжаа буюу цувралтын. Тэр цувралтаас дээш нь сагмид болгож гаргаж ирж өргөсөн учраас тэр бүхэн тэдний хувьд бол үнэхээр амталж үзээгүй гайхамшиг байсан байна. Монголчууд эрт үеэс Тэнгэрийг мөнхийн бэлэгдэл, галыг ариуны бэлэгдэл гэж үзэж ирсэн. Өөдлөн бадрахын бэлэгдлийгч галаар дүрсэлдэг. Эртний түүх сурвалжид хүн нүнаар жилд 3 удаа тахилга хийдэг байсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Түүнээс ч өмнө овг аймгууд галголомтой бадрааж түүнийгээ тойрон нэгдэж ирсэн уламжлалтай. Эдүгэ хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлийг гал болох хэмээн нэрийдэнэ. За гал тахина гэдэг бол тухайн тэр айл гэр юугаа өөрийнхөө одоо гал голомтыг тагж байгаа хэрэг. Гал голомтоо дээдлж байгаа хэрэг. Нэгдүгээрт бол энэ гал тахихтаа бол тодорхой өдөр судартай байсан. Хамгийн нийтлэг гал тахилга нь бол өвлийн одоо сүүл сарын 23, 24 минут гал тахдаг. Одоо бэлгийн тооллоор 23, 24 гэж хэлж байгаа. Нэг 7 хоногийн дараагаар цагаан сар болчих гээд шүү дээ. Яг цагаан сарын өмнөхөн тэр хугацаанд тэгээд энийг ихэнх нутагт бол баг шин гэж нэрлэдэг. Их шин нь бол цагаан сар гараад шинжлэх нь шүү дээ. Наан нь бол баг шин гэж хийж байгааг нь энэ гал тахилга. Гал тахилгыг хийхдээ бол хамгийн нэгдүгээр гэр орноо бэлддэг. Одоо Монгол одоо гэрт сууж байгаа хүмүүс бол тулгынхаа орчны үнсээ гаргах, гэр орноо цэвэрлэх гээл тэр дараагийн нөгөө их шинд бэлдсэн бүх зүйлийг бол энэ гал тахилгаар эхэлж байгаа. За тэгээд одоо төлөө шүлшээ бэлдээд дээр үед бол тулга байна шүү дээ тийм ээ. Тулганыхаа үрийг бэлдэн тэр нь одоо бүр зүгээр нэг тулганы өр галын өр гэж нэрлэхгүй бүр эндэр гэж нэрлээд тэрийг одоо сайхан бэлдсэн байх жишээтэй. Монголчуудын гал тахилгад хамгийн нийтлэг зүйл нь тэр баг шин гэж хэлээд байгаагийн тэр дотор бол хүүхэд багчуудыг баярлуулах, хөгжөөх энэ зүйл бол альч галын тахилгад, альч нутгийн галын тахилгад байдаг шиг байна. Тэр өдөр бол гал тахих нь хамгийн их баярлдаг одоо хүмүүс бол хүүхдүүд байдаг байсан. Яг л 21-р зүйл хүүхдэд зориулсан амс гэдэг тэр үедээ тэр одоо будаа, шар тос, чихэр, жимс хачирлаж бэлдсэн тэр сайхан үедээ бол хүүхдэд одоо сайхан үедээ болдог учраас тэрийг хүүхдүүдэд өгдөг. Өглөөнөөс хойш бараг одоо зарим нутагт бол хүүхдүүд аягаан бэлдээд, халбгаа бэлдээд одоо галынхаа
одоо идэ хүртэх гэдэг ингээд хүүхдүүд баяртай жавхлан тавьдаг. Яг гал тагч идэ цагаан явахтууд бол бас хүүхдүүдэд янз бүрийн одоо хоньны сүүл хазуулах ч гэдэг юм уу. Аль эсвэл одоо галын ямсыг өгөхдөө жаахан өгж байгаа өгөхгүй юм дүр үзүүлэгч байдаг юм уу гэх мэт тэр хүүхдүүдийг бүр л 2-3 настайгаас эхлээл хүүхдүүдийг төгж баясгадаг. Одоо тэдний хамгийн магнагийн тэнэлэх юм үйл ажиллагааг тэр өдөр шийдэг. Галыг ариусган тахих нь айл гэрийг өршөөл ивэлдэ багтааж тэдний гал голомтонд ариун байж үйл бүтээл нь дэлгэрч гай барцад арилдаг гэж үздэг. Тиймдээ ч шүүс хуваахаас өмнө гал голомтоо заавал мялаадаг. Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох булуу чөмгөөр баяжхийг бэлэгддэг. Болж явг гэж богино хавиргаа, бүтэж явг гэж бүдэрхийгээ, баяжиг гэж булууга өргөе гэж ерөө хэлдэг. Ерөөс манай ард түмэн шин өрх гэр үүсхийг гал голомтой бадраах хэмээн нэрийддэг. Эцгийн гэрээс гал тасалж өөрийн гал голомтыг асаах нь гал тасрахгүй уламжлал бэлэгдэл билээ. Дараа нь бол гал тахихад хэрэгтэй зүйлүүдээ бэлддэг. Энэ гал тахихад хэрэгтэй зүйлүүд нь юу гэдэг вэ гэхээр зэрэг галын идэ гэж бэлдэнэ. Галын идэг бол одоо газар янз бүрээр бэлддэг. Одоо хамгийн нийтлэг нэгэн бэлддэг зүйл нь бол будаан дээр суурилсан тийм цагаан идэг бэлдэж тавьдаг. Энийг амс гэж нэрлэдэг. Энэ амс гэдэг нь бол амуу сүү гэсэн энэ хоёр үгийг нэрлсэн байх. Энэ дээр тулгуурсан байж болохоор тийм юу байгаа. Одоо зарим нутагт цагаалга гэдэг одоо шар будаатай юм уу цагаан будаатай тийм одоо идэ цагаа бэлдээд байдаг нь бол тэр л галыг тахихад бэлдэжсэн амсын одоо нэг холбоор тэрний үргэлжил болов гэж ингэж бодохоор байна. Дараа нь бол ихэнхдээ одоо хоньны өвчүү гэж одоо галаа тахдаг. За хоньны өвчүүгээ бол эхлээд сайхан одоо цэвэр усанд тэгтээ тэрэнд одоо сүү цагааг босааж цайруулсан тийм усанд одоо мадынхаа өвчүүг тухайлбал хоньныхоо өвчүүг маш сайхан чанаад тэгээд гаргасныхаа дараагаар бол тэр одоо өвчүүний махыг ясын гэмтээхгүйгээр цэвэрхнээр цөмөж авдаг. Энийг өвчүү цөмөх гэж нэрлэдэг. Тэгээд одоо тэр юу одоо хоньны өвчүү бэлэн байна. Өвчүүгээ сайхан өөх тос сэмжээр мадын сэмжээр шар тосоор чимээд дээр нь одоо өөрсдийнхөө эдэл чиргэлдэг хамгийн нарийн нандин гэж үздэг торг дурдангийнхаа өөдсөөр чимээч юм уу ингээд галдаа өргөхөд бэлэн болгоод ингээд тавьдаг. Галын тахилга ер нь тахихтаа болоод галын модыг бас байрлуулах, дотор нь орох одоо үнэртэн ган гац дэг жайгийн дагуу одоо хуучны ёсоор ер нь бол дан халзан цагаан хоньны өвчөө өргөдөг. Өвчөөгөө аяг ганг 5 өнгийн хоргоогоор ороож дотор нь зайнуудыг хийж өргөдөг. Гэхдээ яг энэ яагаад халзан цагаан хоньны өвчөөгөр тахдаг гэвэл монголчууд халан хушуутай гэдгээр халзан цагаан иргэнийхээ өвчөөг өргөж галдаа ёсолдог. Ёслно гэдэг бол галдаа тахил өргөж өчиж одоо ураг удмынхаа овгийг хилж аав ээжийнхаа нэрийг хилж тэрний тэр хүн байна гэж галдаа өргөж одоо галын бурхан тэнгэрдээ одоо энэ жилийнхээ ажил үйлсийг даатгаж байгаа гэж үздэг. Тэгэхээр бурхны шашны гал тахих зан үйл нь бол ялва нэгэн ядан бурхны үүднээс хийж идэг. Бөө мөргөлийн ёс болохоор онго тэнгэрээ өөртөөгөө оршоож биеэн залаад тэр онго тэнгэртэйгээ хамт тахиж явах жишээ. Тэгэхээр ялгаа нь бол ерөөхдөө өргөж байгаа дахлын хувьд бол нэг онцгой ялгаахгүй 60 гарбуу дээр яг юу өргөж юм бол байлан дором тэр 5 тансаг майны өрөл жишээ. Тэгээд галын тэнгэр та одоо энэ Жагнаасаг бурхны нандин майны үрлийг хөрцөн төдийд сэтгэлийг ангаах ийм учраас гэсэн байна байхгүй. Тэр галын тэнгэрт одоо хэрэгтэй ийм өргөж байгаа юм шүү гэдэг майны үрлийг өргөж байгаа. Хилэнц нүглийг чи арилгын шүү гэж хэлсэн байна. Голомтон дээгүр алхдаггүй. Галын бурхан хэлгэндэг мууяр дуудлаа гэдэг. Гал дээр ус сүү асгаж тусаадгүй. Сонгон сармис шувууны өдсөд гал дорхийг эрс цээрлэн. Шувуугэгч тэнгэрийнх
сармис сонгон үнэрээ барагдтал амьтаа гэж үздэгээс тэр болоо. Гал дэлдэв хог бохор зүйл хийдгүй, үзүүртэй хутга мэтэр галаа хутгадгүй, нулимхыг хатуу цээрлэн. Тэгэхээр ертөнцийн тэнгэр бурхан биш. Бид нар галын бурхан гэж ярихаар жоохон буруу нэр төмий болов. ертөнцийн тэнгэр лаа байгаа. Одоо язгуураар бол лусын язгуурт багтдаг гэж үздэг. Тиймээс гал их жоохон ариун байхыг хэрхэмлэдэг. Гал дээр муу одоо улаан юм тусаахад, шүүс тусаахад хүний нүүрэн дээр улаан юм заавал гардаг гэж байна. Гал дээр цагаан юм унаг тусаасан бол нүдэнд цагаан унцдаг гэж ярьдаг. Тэгээд гал цонгон сармас оруулахаар яадаг вүлээ бид нар нүднээс нулимс гоожоод өвддөг чинь гал ерөөсөө тухайн үед хийсэн зүйл тэр дайруул ердөө хүн дээр эргэж хариу ирж идэг шүү дээ. Энэ бол бидний хувьд бол гал өөр их хариу юм аа. Тэрийг бузартуулбал өөрөө сэвддэг юм аа гэдгийг харуулж байна. Тэнгэр лус газрын эздэд тахил балин өргөвөөс баясдаг шиг галын тэнгэр нь тахил балин өргөхөд харшлах шалтгааныг арилгаж зохилдох шалтгааныг бүтээхэд тус болдог. Галын тэнгэр тэргүүтээ шүтээний оронд тахил өргөх нь нэгдүгээрт тэдгэрийг баясгах, хоёрдугаарт сэтгэлийн нэгэн зүйлийн гин болох хармын сэтгэлийг дарах арга юм. Яг гал тахих цаг нь бол ихэнх монголчуудын хувьд бол одоо нар шингэснээс хойш одоо тэр гал маань бол тэр оройн тэр харанхуй бүрэнгүй цагт бол хамгийн тод гэрэлтэж ийм сайхан харагддаг учраас тэр цагт л одоо галаа жинхэнэ тахдаг. За галыг тахтвал одоо жинхэнэ лам уншдаг гэж ойлгодог. За хуучин одоо монголчуудын ойлголтоор бол тэр гал гэрээ эзэн галынхаа судрыг дэлгэд тавьж гаад тэндээсээ одоо яс төрөг үүсгээд галынхаа өрөөлийг хилээл тэгээд одоо галаа тагчдаг. Тахилга бол одоо захын од гарахад эхэлдэг. Одоо өдөөд эхэлнэ. Эхлээд Монгол төрөө даасан бас галын тахилгын зан үйлийн өргөлүүд өргөгддөг. Хоёр дахь нь бол энэ хуран цугласан зон олон. Монгол төрийн галыг тахихтаа яадгүй төрийн галдаа галын өшил өргөөд дараа нь Монголын 408 зэгсд байгаа монголчуудаа даасан Монголын салбарлсан аймаг сумдынхаа төрийг бас дааж байгаа юм тахилга юм а. Ард түмний дунд галын бурхны тухай ам дамжин ирсэн домог яриа олон бий. Тэдгээрийн нэг болох галын бурхан буюу тэнгэр гэж бий. Галын тэнгэрийг дээд тэнгэрийн хүү гэж үзэх бөгөөд жилд нэг удаа тэр хүү аав ээжтэй зологдог гин. Зологхоор явдаг өдөр нь 23, эрдэг өдөр нь 24 юм. 23-ны тахилгыг үдшийн цолмонгоор хэлдэг, 24-нийг үүрийн цолмонгоор тахидаг. Үүний нэг нь үдэлтийн, нөгөө нь угталтын тахилга юм. Домог ёсоор жилийн сүүл сарын 23-нд галын тахилга тэнгэрт одож орчлонгийн түмэн амьтны байдлыг хормос тэнгэрт айлтхан мэдүүлдэг учиртай байжээ. Бурхны шашинд бол жишээ нь жарин гарбуу гэдэг одоо монголчуудын гал тахдаг жарин гарбуу гэж ясан л тэрэн дээр галын дор жинхар үүс гэж байгаа. Тухайн ядам лаа алинж байсан тэр түүний өөрийн оршдог буудаг одоо онгоцоор ярил яг өөрт нь зурус буулт зурус шиг одоо тийм жинхар тавьдаг. Тэр жинхар бол одоо 8 дэлбэт бадам гурвалжин одоо галын жинхар тэгээд арам үсэг хөрөнгө үсэг нь галын тэнгэрийн арам үсгээр тавьж ингэж одоо тэн дээр одоо ямаа хийж болно гэсэн. Ямаа хийгээ тавих юм бол галын тэнгэрийн хөлөг унаа. Та энэ дээр буунуу заларна уу гэсэн. Тэгээд тэр галын тэнгэрийг тавихтаа өөрөө ямар нэгэн ядам лаян аржил сүгнэх хэрэгтэй гэж. Өөрөө энгийн би одоо төвдөн сэрэн би өөрөө энгийн хүн болоод галын тэнгэрийг та наашаа ирээч гэж дуудах ирэх байхгүй хэрэгцүү. Тэгэл одоо яг дуудахад заларж болно. Гэхдээ би хайрцахад тун хэцүү болчихно гэсэн. Өөрөө би ядам бурхны одоо бүтээл хийсэн байна уу? Тэрийг тухайн ядамтайгаа тухайн үед нэг болж жогоод тэгээд тэр ядам бурхны зүрхнээс тэр галын тэнгэрийг дуудах хэрэгтэй байна. Тэгэх юм бол галын тэнгэр миний зарилгийг гэх юм уу миний үгийг сонсох хэмжээнд заларч ирж байгаа. Тэгээд тэр ядам лаян өвднээс тухайн зүйлийг хилээд өргөөд юмаа өргөөд за ингэж өгөөрэй энэ айлыг одоо гай гарцгүй те элдв хил ам хулгай дээрэм хортон хөнөөлтөн амтны атаа жөтөө хамгийн гол нь тэр хүм малын гарц гэсэн байна. Хүм марлын эдийн гарцыг
одоо гарахгүй одоо сахин хамгаалаа гэж ингэж одоо хэлж байгаа. Тэр одоо хүсэж байгаа ч ихэд таашаа тушааж байгаа ч юм шиг ийм өнгө аясаар тэр галын тэнгэртэй харьцаж юмаа өргөөд тэгээд үйлс даатгалыг хийгээ хамгийн сүүл дээр нь даллага авч байгаа. Тэр чинь нөгөө гар цаах хишиг дуудах зориулттай болохоор даллага заавал аваа гэсэн. Монгол айл өрхүүд эрт амьдардаг бай, орон сууцнд ч байдаг бай, байшин сууцндаач байдаг байлаа. Хинч байлаа гэсэн галаа тагч болно. Галыг тахихтаа бол тэр ихэнх одоо юунууд тэр бол тэр өвчүүгүүд нэр болгох тухай ярьлаа шүү дээ. Болгоо тэгээд дараа нь өөх тосыг ч гэсэн өвчүүг ч гэсэн тэр бүх зүйлүүдийг бол болгосон. Яг хүн хэрэглэхээр тийм хэмжээнд болгосон зүйлүүдийг өргөдөг. Тэрнээс биш түүхийн өвчөө жаалгад руугаа цацаад одоо яадгийн сүүн дээр одоо түүхийн сүргээд тэгж байхгүй болсон тэр сайхан мэдээгээ галдаа өргөдөг юмнуудаа байх жишээтэй. Ингээд шууд өөрөө тагчиж болно гэж хэлж байгаа хүмүүс те галаа ингээд болох юм байна шүү дээ. Ингээд галаа ингэж түлээл ингээд юмаа хилээл өргөдөм байх гэдэг болно. Гэхдээ яг хүн байдлаар галд харьцах жоохон хэцүү шүү гэж. Тэрэнд одоо хүн ядан бурхны одоо мөн чанартай дээр нь өргөж байгаа эд зүйл бүхний адилж хэрэг хэвээр. Яг өвчүүгээрээ шар тосоор биш. Тэрий чинь тухайн одоо ядам лаян аржлаар тэгээд санжин жидлав гэдэг дөрвөн үе шаттай адилсалгаа. Сан, жан, жидлав гэдэг нь сагнах, ариусгах, жан гэдэг нь одоо арилгах гэж байгаа. Ариусгах, арилгах хоёр өөр зүйл. Жид гэдэг нь үүсгэх, өргөж байгаа зүйлээ үүсгэх ёстой чинээр. Тэгээд лав гэдэг нь тэрийг айцлах ёстой гэж. Ийм дөрвөн үе шаттай айцлж тэрийг одоо амь оруулж юмаа тэр хандлал цадтал хамгийн одоо тансаг болгож өргөж явах хэрэгтэй нэ. Гэхдээ яг шар тос ингээд шар тосоор архин яг архиараа гэдэг утгаар өргөж болохгүй биш. Өргөлөө гэхэд нэмэр тус том багтай. Галын тэнгэрээс хишиг буян даллахдаа даллагын уут, сум, цай, эдээ зэргийг гартаа барин гар зөв эргүүлэн даллана. Ингэж даллахдаа нас буян хишиг өвчнгүй эрүүл байх, сайн найз нөхдөр хүрээлүүлэх, эдлэл бүгдийг хурайлан далалдаг. Нараа нар зөв буюу баруун эргүүлж байгаа нь буян хишгийг өвөр рүү оруулах бэлэгдэлтэй. Бөөм өргөлийн ёс бол нэлээн нэн эрт гэж ярина. Хамгийн шашин ном үүсгэхээс өмнө байсан үе учраас хамгийн анх л баг галаар юм хийсэн, зан үйл хийсэн. Одоо уламжил бол бөө байхгүй. Тэгэхээр нэн эрт гэж ярил бөөгийн ёс ярих бах. Тэрнээс хойш ер нь бол бурхны шашинтай холилдоод хамтраад ирсэн үеэс хойш бол одоо бүрээний гал тахих ёс энэ төр бол нэг 1700-аад оны үед бичсэн ном байгаад байна шүү дээ. Бараг. Тэгэхээр тэрнээс өмнө бас судар номнууд байгаа болол бид нар галаа дахиад явсан гэсэн. За энэ галын тахилга юу илэрхийлээд байна гэвэл монголчууд айлын гэрээ эзэн галаа тахихад ингэдэг юмаа гэдэг өв соёл яваа. Тэгэхээр хүн болгон одоо галаа тахиж тэр жилийнхаа заслыг хийдэг ийм галын тэнгэр ирлээ гэж монголчууд бэлгшээдэг. Гал нь монголчуудын амьдрал удам, ёс заншил, төрийн бэлэгдэл болсон эрхэм шүтэн юм. Айлгэрийн хойморт асах дүлэн дулаан гэрэл төдийгүй эв нэгдэл амгалан тайвны илэрхийлэл. Гал голомтыг сахиж ариун дагшин байлгах зан үйл нь үеэс үед өвлөгдөж өвөг дээдэс байгаль тэнгэртэй хүний холбоог үргэлжид бэхлэн гал бадарч байх цагт айлрөх оршиж байх цагт Монгол ёс уламжлал мөнхөд бадар муй